Эрдэнэ цагаан сумын нутаг дэвсгэрийн хувьд одоо улсын хилийн зүүн өмнөд хэсгийг одоо хариуцсан хамгаалдаг. За энэ чиглэл маань бол энэ нутаг орн маань өөрөө адуу үхрийн одоо бас нэлээдгүй одоо төвлөрөлтөй байдаг орон нутаг. За энэ чиглэлд байгалийн давагдшгүй хүчин зүйл одоо цаг агаарын одоо өөрчлөлтөөс улбалаад гарсан тохиолдолд малчид одоо ард иргэдийнхаа малыг цас, шороон шуурганд одоо улсын хилд тулах, улсын хилд давах хэлбэрээр одоо зөрчил гарч болзошгүй байдаг учраас энэ мод тариалт маань өөрөө улсын хил хамгаалтанд бас нэлээд өндөр ач холбогдолтой гэж бид бүгд энэ чиглэлийг сонгож мод тариалтыг зохион байгуулж байна.